Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Эмэгтэй удирдаг цангаас та бүхэнтэйгээ мэдлж байна. Ингээд та бүхэндээ 2 дахь удаагийнхаа подкастыг хүргэж байна. Та нар нэрээ мартаагүй үсттэй. Бидний нэр бол Аз номхон талаа эмэгтэйчүүд хууль хөгжил байгууллагын хүрээнд эмэгтэй удирдаг цангаас эмэгтэйчүүдийн оролцоотой үйл ажиллагаа буюу уур амьсгалын шударга ёс эмээх төслийн хүрээнд нөлөөлийн үйл ажиллагаанда бид нэр 2 дахь удаагийнхаа подкастыг хийж байна. Тэгээд өнөөдрийн подкастаар эрхэм зочдоо бас урьсан байгаа. Ингээд та бүхэндээ зочдоо танилцуулъя. За өнөөдөр та бүхэн мэдж байгаа бидний энэ хэрэгжүүлж байгаа төсөл маань бол Дорноговь аймгийн Далан жаргалын суманд бол хэрэгжсэн 16 сар хэрэгжсэн гэдгийг та бүхэндээ хэлсэн байгаа. Дахин сануулъя. Ингээд энэхүү өнөөдрийн маань 2 дахь удаагийн подкастт эрхэм зочноор манай оюун цэцэг гэгч маань оролцсон байгаа. За оюун цэцэг гэгч маань бол Далан жаргалын суманд амьдардаг эмэгтэйчүүд, хүний эрх, нийгмийн чиглэлээр маш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ийм төлөөллийг бол урьж оролцуулсан байна. За дараагийн маань зочин та бүхэндээ бүр танил болсон байгаа. Манай залуу судлаачаар бэлтгэгдсэн хууль жумгөөлөгч инх цэцэг маань бас хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд та хоёртаа урилга хүлээж аваад өнөөдрийн подкастт ярилцахаар ирсэнд маш их баярлалаа. За мэдээч хэрэг асуулт маань бол маш энгийн тий. Одоо сүүлийн үед дахиад уур амьсгалын өөрчлөлт, шударга ёс, эмэгтэйчүүдийн оролцооны асуудлыг бид нэр хүндж байгаа. Тэгээ энэ асуудал дээр одоо уур амьсгалын шударга ёсыг хэрэгжүүлэхэд буюу орон нутагта уур амьсгалын одоо энэ сөрөг нөлөөллийг тий эмэгтэйчүүд буюу хүүхдүүдийн эрхийг хамгаалахад орон нутагт яг тулгамдж байгаа ямар асуудлууд байна. За тэгээд бас эмэгтэй удирдаг цангаас нөгөө энэ үйл ажиллагаанд хамрагдсан 25 эмэгтэйчүүд манаас орон нутгийнхаа удирдлагт дуу хоолойгоо хүргээд шаардах бичгээ бол хүргэлсэн байгаа тий. Тэгэхээр оюун цэцэг гэгч та яг энэ оролцогч хүний хувьд тий нэг хувь нэмрээ оруулж байгаа хүний хувьд бол танд ямар одоо мэдрэмж төрөв, цаашдаа нөлөөлийн үйл ажиллагаан дээр эмэгтэйчүүд маань дуу хоолойгоо нэгтгээд юу хиймээр санагдав, юу хийж исэн бэ гэд та бодлосоо биднэрт хуваалцаач. За би Далан жаргалын сумын 4-р багийн иргэн оюун цэцэг гэж хүн байна. За манай энэ сум орон нутагт маань хэрэгжээд 16 сар болж байгаа. За энэ эмэгтэй удирдах сангийн уур амьсгалын өөрчлөлт ба одоо шударга ёсны төсөлд хамрагдаад миний хувьд бол бас одоо уур амьсгалын өөрчлөлт хэрхэн яаж одоо орон нутагт ямар өөрчлөлтүүд гарч байна, түүнд хэн одоо өртөж байна, тэр хүмүүст одоо хэрхэн яаж нөлөөлөх вэ? За орон нутгийнхаа иргэд энэ дуу хоолойг тэр тусмаа эмэгтэйчүүдийн хүүхдүүдийн эрх ашигыг хамгаалахын төлөө дуу хоолойг хэрхэн яаж өргөх үү гэдэг ийм арга зүйд суралцсан сайхан одоо төсөл байлаа. За өөрөөр хэлбэл миний хувьд бол тодорхой хэмжээгээр одоо чадварчиж мэдэж сурч мэдэж авсан ийм одоо төсөл байлаа. За цаашдаа энэ төслийг одоо хэрхэн яаж үр дүнтэй орон нутагт үргэлжлүүлэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр би бас ганц нэгэн санал хэлье гэж бодож байна. За баярлалаа. Орон нутгийн одоо манай Далан жаргалын сум бол уул уурхай маш их олон компаниуд үйл ажиллагаа явуулж идэг. За ингээд энд бол уул уурхай нөлөөлөлт хөдөөгийн одоо малчид иргэд маань буюу одоо нөлөөллийн бүсд байгаа хөдөөгийн ч гэхгүй суурин одоо багуудын маань хүмүүс бол өртөж байдаг. За жишээлбэл одоо манай цомог багт бол ойрхон одоо 3-4 км-т одоо жоншны баяжуулах үйлдвэр байж идэг. Баяжуулах үйлдвэр нь бол яг хөөр их хэмжээний одоо нөгөө жоншийг угааж баяжуулж ингэж одоо илүүдэл ус хог хаягдл гарч идэг. Эннийх нь үнэр бол одоо бас байнга одоо цомог багийн иргэдэд үнэртэж энэ бол нөгөө үндсэн хуулийн заагдсан одоо иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах энэ эрхийг маань зөрчиж байдаг учраас ингээд энэ талаар бид нар тухайн одоо үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компанид нь одоо бид одоо хилцэх, ярилцах, санал бодлоо хүргүүлэх энэ одоо сөрөг нөлөөллүүдийг бууруулах талаар бол одоо иргэдийн нийтийн хурлаар дамжуулан санал бодлоо илэрхийлэх ийм одоо чиглэл бодлогыг барьж ажиллах зүйтэй юм байна гэж ингэж одоо бодож байна. За мөн манай Элдв багийн нутаг дэвсгэрт одоо 6-7 одоо нүүрсний уурхаанууд одоо Элдвийн орд газарт бол үйл ажиллагаа явуулдаг. Энэ Элдвийн
одоо уурхайнуудын дэргэд маш олон малчин айл өрхүүд байдаг. Эдгээр маань бол одоо мөн одоо тоосчлолтод одоо тээврийн замын тоосчлолтод өртөж байна. За түүнээсээ болоод тоостой одоо байгаа нөхцлөөс гадна одоо нөгөө том отвоолууд нь шатдаг. За энэ шатснаас болж бол угаарын хий гардаг. Энэ угаарын хийгээр амьсгалсан одоо иргэдийн маань толгой эргэх, дотор муу харах, эрүүл мэндэд маш их эрүүл нөлөөлж байгаа юм мэндэд сөрөг нөлөөлөл бол үзэгдэх сөрөг нөлөөлөл үзүүлдэг ийм одоо зөвлөд бол байдаг юм аа. Тийм учраас энээс одоо сөрөг нөлөөллөөс гарахын тулд одоо тухайн малчин иргэн маань тусгай бүс нутгаас одоо нүүх ийм шаардлагатай хэдий боловч одоо насаараа тэнд одоо аав ээж нэмээ өвөө нутгалсан ийм бууц хороо хашаа байдаг учраас тэр хүмүүс маань бол нөлөөлөлт өртөөд одоо тэндээ байж идэг. Тэгэхээр нөгөө уул уурхайн компаниуд дээр бид нар одоо хамтран тэр мониторингийн ажил хийгээд мониторинг хийхэд нь одоо иргэдэд оролцуулга, өөрсдийг нь оролцуулах, хэмжилтүүдийг хийлгэх ямар одоо нөлөөллүүд байна уу гэдгийг нь боддоор гаргаж ирэх энэ ажлыг хийх ажлыг өршөө өргөжүүлэх олон компаниуд дээр хийх ийм шаардлага байна гэж үзэж байна ингээд. Тэгэхээр яг энэ нөгөө нэг үйл ажиллагаануудыг хийхэд одоо нөгөө эмэгтэй удирдаг цангаас зохион байгуулсан саяны уур амьсгалын шударга ас буюу гендер, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал, эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг өрнүүлэхэд суралцсан эмэгтэйчүүд маань бас нэгдээд өөрснийхөө дуу хоолойг хүргэх юм бол илүү хүчтэй болж өгөх юм байна тий. Тийм байна. Харин би одоо саяхан одоо энэ төсөлд хамрагдсанаар энэ зүйлийг бол одоо мэдэж авсан. Тийм учраас яг үгээр одоо сая бол бид нар одоо 20-25 эмэгтэй төсөлд хамрагдахад бол бүхэл багийн хөдөөний багийн сумын төвийн багийн эмэгтэйчүүд маань хамрагдсан. Одоо бид нар нөлөөлөл бүхий газрынхаа тэр эмэгтэйчүүдэд энэ талаарх мэдээлэл өгөөд бүгдээрээ нийлж одоо хөдөлгөөн өрнүүлээд орон нутгийнхаа удирдлагын гаргаж байгаа шийдвэрт нь санал бодлоо тусгуулах энэ ажлыг бол одоо шат шатантай хийх нь зүйтэй юм байна гэдэг ийм бодлол төрж байна. Цаашид ийм нөлөөллийн ажлуудыг хийх нь зүйтэй гэж одоо бодож байна. За оюун засагчтай баярлалаа. Айгу тодорхой өөрийнхөө бодол саналуудыг илэрхийллээ шүү дээ. Тэгэхээр залуу судлаач Инх Цэцэг маань бас сая яг оюун засагчийн ярьж байгаа энэ яг тий нөлөөллийн ажлуудыг хийх эмэгтэйчүүд яг нөгөө нэг одоо бодит тий бүр баг дээрээ ингэж очиж ажиллахад бид нэр манай нөгөө нөлөөж байгаа одоо хууль эрх зүйн орчин гэдэг юм уу журам дүрмийн хувьд ямар бодол санал байна. Ер нь бол гэхдээ манайх ч ингээд бодлогод юмнуудаа тусгадаг, хуулийн заалтандаа айгүй сайн тусгадаг гэсэн хэдий боловч хэрэгжилт нь айгүй хангалтгүй байна гэдгээ сая мониторингийн асуудыг бас хөндөж ярьж байна. Энэтэй уялдуулаад яг хууль эрх зүйн орчин талаас нь бид нар юуг анхаарах хэрэгтэй гэж бодож байна. За өнөөдөр бид хэд бас нөгөө засаг даргаадаа сум орон нутгийн удирдлагаа шаардлага хөрвүүлсэн. За энэ шаардлагад бол сумын засаг дарга маань бас тодорхой ямар асуудал бэрхшээлүүд тулгараад байдаг вэ гэдэг дээр бас өөрийнхөө байр суурийг нээлттэй илэрхийлсэн. Яг энэ нь бол одоо яг нийгэм дээр Монгол улсад ч гэсэн яг энэ уул уурхайн үйл ажиллагаа явуулахад иргэд олон нийтийн яг сум орон нутгийн иргэдийн хяналт тавих асуудал бас нэлээд хүндрэлтэй байдаг. Энэ нь бол хуулийн хэрэгжилтэнд байгаль орчны нөлөөлөх байдлын тухай хуулийн хэрэгжилтэнд хийсэн үнэлгээгээр ч гэсэн гарч ирсэн байгаа. Одоо тэгээд энэ хуулийн төсөл маань шинжлэхдээ найруулагдаад бас энэ санал авах төвшөндөө явж байгаа. Тэгэхээр яг нөгөө хяналтыг хийн хэрэгжүүлэх вэ гэхээр яг төрөөс үүрэг хүлээсэн хүн бол яг энэ сум орон нутгийн хэмжээнд бол 3 хүн байдгаа гэж энэ жишээлбэл одоо 70 жаргалын сумын тухайд бол тухайн 3 хүн бол яг энэ олон уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг тий олон компани ажилладаг энд бол хангалтгүй байдгаа хурц очиж ажилтгүй гэсэн ийм байр суурь илэрхийлж байна. Гэтэл энэс гадна нөгөө яг олон улсын гэрээ коммуницаараа байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр бол яг иргэд малчид тухайн нөлөөлөлд өртөж байгаа хүмүүс бол нөлөөлөл үнэлгээ хийх боломж, хяналт тавих боломж өгнө бол байгаа. Гэхдээ энэ бол яг бодит нөхцөл байдал дээр хангалтгүй байдаг. Тэгэхээр яаж эмэгтэйчүүдийн болоод яг энэ малчин иргэдийн хяналт тавих боломжийг нэмэгдүүлэх вэ гэхээр бидний хэрэгжүүлж байгаа энэ төслөөс бол яг энэ хөдөлгөөн өрнүүлэх, нэг нэгэндээ мэдээлэл хүргэх, тэгээ энэ хууль эрх зүйн орчны бодлого хөтөлбөрийн талаараа яг би энд мэдээлэл хүргэснээр бид нарт бас хяналт тавих боломж байд юм байна гэдэг талаар ойлголттой болоод тэгээ нэгдээд хамтдаа их юм бол бас энэ маань бас нөгөө нэгэнт хууль эрх зүйн орчин уг нь бол хуулийн дээр зохицуулалт байгаа боловч бодиттой нөгөө хэрэгжихгүй байгаа дээр яг эмэгтэйчүүд өөрсдөө санаачлаад хийгээд эхлэх юм бол бас энэ боломжтой гэж харагдгаар байгаа. Тэгээ бас нөгөө
байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хэдийгээр хийгдэж байгаа боловч яг нэг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудал бол энд орхигдсон байгаа. Тэгээд энэ дээр нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх шаардлагатай байгаа гэж сум орон нутгаас бас хэлж байна те. Гэтэл энэ нөгөө нийгмийн нөлөөллийн үнэлгээний журам батлагдаад яг бодитоор бас хэрэгжихгүй байгаа нь асуудал болоод байгаа. Тэгэхээр энэ ганцхан нөгөө уул уурхайн компани одоо энэ чинь сум орон нутгийн удирдлага, уул уурхайн компани, сумын иргэд гэсэн ийм гурван тал болоод байгаа. Гэхдээ одоо бидний хэрэгжүүлж байгаа төсөл бол зөвхөн нөгөө эмэгтэйчүүд рүүгээ чиглээд жишээ тийм үү те, сум орон нутгийн удирдлага руугаа чиглээд байдаг бол уул уурхайн компаниас орхигдоод байгаа нэгдэл юм байна. Тэгэхээр энэ дээр нөгөө иргэд хяналттай байх боломж байдгийн шүү гэдгийг таниулах ажлыг бас манай энэ өргөмж байгаа эмэгтэйчүүд маань бас энэ хөдөлгөөнөөр дамжуулаад хийвэл бас энэ нөгөө санаачлах маань илүү үр дүнд хүрэхтэй, нөлөөллийн үнэлгээнд оролцох боломжууд нь нэмэгдэх, тэг хяналт тавих тэг энэ боломжууд бас сайжрах байхаа гэж харж байна. Тийм. За баярлалаа эцэг ээ. Тийм. Тэгэхээр сая нөгөө нэг засаг дарга маань бас хэллээ шүү дээ тий. Одоо орон нутагт ажиллаж байгаа хүмүүсүүд бол бид нар ч одоо хэрэгжүүлэгч нар л болоод байна тий. Маш их ингээд нөгөө бодлогын түвшинд асуудлууд бол ингээд дээрээсээ ирдгээ. Тэгээд бид нар бодол мэдээж хэрэг одоо эмэгтэйчүүдийнхаа нэгдсэн энэ дуу хоолой шаардлагыг бол хүлээж аваад хамтарч ажиллахад бол бэлэн байна. Хамтарч ажиллана гэдгээ бол айгуу санал нэгтэй илэрхийлж байна. Тэгэхээр биднийг бас нөгөө цаашдаа энэ уур амьсгалын сөрөг нөлөөллийг багасгахад тий одоо энэ нөгөө авсан үүрэг амлалтаа биелүүлэхэд тэр нөгөө лицензүүдийн олголтыг хязгаарлах. За лицензийг өгөхдөө нөгөө хайгуулын лиценз хийхээсээ өмнө нөгөө орон нутгийн иргэдээс саналыг нь авах, оролцоог нь хангах ийм байвал айгуу зүгээр байна. Тэгэхгүй бол ингээд бүх зүйлээ хийчээд яг ашиглах болоод ирэхээрээ иргэдтэй уулзгаар нөгөө компани нь өөрөө асар их мөнгө төгрөг тий зарцуулсан байдаг. Гэтэл тэрийг нь одоо хориглох, зогсоох ямар ч эрх мэдэл хүрдэггүй гэсэн ийм санааг хэлжсэн. Тэгэхээр бид нар бас энэнийг цаашдаа анхаарч айгуу ажиллах хэрэгтэй юм байна. Тэр оролцоог ханганаа ямар асуудлууд байна гэхээр тэр нөгөө сая цэцэг судлаачийн хэлснээр одоо нийгмийн нөлөөлийн үнэлгээ хийх юм байна. Байгаль орчны нөлөөлийн үнэлгээ хийх юм байна. Энэ болгоно нь тусдаа тохирсон өөрийн гэсэн одоо нөгөө нэг шалгуур үзүүлэлттэй байх хэрэгтэй юм байна гэсэн ийм санаануудыг бас олж авсан байна. Тэгээд Дорногов аймгийн одоо удирдлагуудад иргэдийн хурал болон холбогдох яам тамгын газруудад ч гэсэн бид нар бас уулзаж өөрснийхөө санаа бодлыг хүргүүлж цуцшгүй дайчин тий хамтарч нэгдэж дуу хоолойгоо хүрэх юм бол бид нар өөрсөндөө тулгараад байгаа орон нутагтаа болон өрх гэрдээ тулгараад байгаа асуудлыг хүн хүлээхгүйгээр бас өөрчилж болох юм аа. Тийм хүч эмэгтэйчүүдэд байдсан байна гэдгийг хоёр зочныхаа ярианаас ойлгож авлаа. Тэгээд манай үзэгчид маань ч гэсэн бас энэ хүү агуулгыг одоо ойлгож авсан байхаа гэж найдаж байна. За тэгээд энэ хүү подкастэнд хүрэлцэн ээж оролцож өөрснийхөө санаа бодлыг хуваалцсан овин цэцэг эгчтэй болон их цэцэг нартаа баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай.